Бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол сургуулийн багш сурагчид эх орон миний бахархал сэдвийн дор Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн арга хэмжээнд бэлтгэхийн тулд сурагчид цаг хугацаа их түүхээр айлж, түүхэн гавьяатай хүмүүсийн намтар бүтээлийг судалж, судалснаа хааны сонин илтгэл жүжигчилсэн тоглолтоор амьлуулан эцэг их багш сурагчидтай хэлүүлсэн юм. Эх орноосоо алс суугаач зүрх сэтгэлдээ би Монгол хүн хэмээн бахархах бахархал дүүрэн мэдчилгээгээр эхлүүллээ. Солонгос дахь Монгол сургуулийн хувьд Монгол бахархлын өдрийг жил бүр өндөр ач холбогдлогч зохион байгуулдаг, бүх багш сурагчтай хамруулдаг уламжлалт тогтсон бөгөөд энэ нь гадаадд төрж өссөн ч эх орно гэх сэтгэлтэй их түүхээрээ бахархдаг шинэ зууны иргэнийг бүтээх зорилготой хэмээн онцолж байна. Энэ өдөр 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэх гардан авах насанд хүрсэн сурагчид иргэний андгаа өргөн багш нар нь иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Монгол улсын иргэн бий. Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдэн дээдэж Монгол улсынхаа тусгай татгалзыг батлан хамгааж Монгол иргэнийхээ нэр төрийг өндөр төргөн бүрэн эрх түмнийхээ итгэлийг даан нэг төв эрхчлөөний эзэн байж эх орон газар нутгаа хайртан хамгааж их соёл зан заашаа өвдөн дэлгэрүүлж их тайван амар амгалан эрхэмлэн дээдэж хууль ёсыг чандан сахиж үнэн шударга цэвэр арай
оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй, иргэн байхаа андгаач байна. Андгаач байна. Эцэг өвгдийнхөө халуун ам бүлээн цасаар бидэнд үлдсэн тусгаар давтансан улсын иргэн гэлгээ үргэлж санаж аваарай. Өргөсөн тамгатаа үнэж байгаарай. Эх орныхоо төлөө эхийг бүтээж сургуулийнхаа урайг хэрэгжүүлж нэг хүндээ эрхэмжлэн дээлж дэлхийг гэрэлтүүлсэн Монгол хүн болоорой гэж нийт зурагчдаа ерөөж байна. 그래서 한국 사람이 아닌 몽골 Хэдийгээр хүүхдүүд маань эх орноосоо хоол сурч амьдарч байгаа ч гэсэн би Монгол хүн гэсэн бахархал эх орон сэтгэлгээгээ үргэлж тээж авах хэрэгтэй юм а. Тиймээс ч бид энэ баярт их ажил бүгдлөгч өргөн дэлгэр тэмдэглэхийг хичээдэг. Хүүхдүүд маань их түүхээрээ бахархдаг. Ирээдүйн хөгжилтөнд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцааг эрхэмлдэг иргэн болж өсөх нь бидний зорилго юм а. 하고 지원할 생각입니다. Эх орноороо бахархахын үндэс нь их түүхийн мэдлэг байдаг. Тиймээс хүүхдүүд Монгол бахархлын өдрийг дээл хувцаараа гойж, дуулж, бүжиглэж өнгөрөөхөөс илүүтэй эх орныхоо бахархал түүхийг сайн судалж, түүнийгээ бүтээлчээр илэрхийлэхийг зорж, олон төрлийн уралдаан тэмцээнээр өрсөлдөж, мэдлэг оюунаас сорсон юм а. Тухайлбал ахлах дунд ангийнхан дунд алтан хонх, түүх, заншлын асуулт хариултын тэмцээн болж, хиймэл оюун, дижитал технологи ашиглан контент бүтээх, илтгэлийн уралдаанд оролцож, анги бүр сайн үсийн аян өрнөж, ханын самбар гаргаж, түүхэн үйл явдлуудаар жүжигчилсэн тоглолтууд хийсэн нь хүүхэд бүр эх орон, их түүхтэй маш бүтээлж, хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл болж байсан юм а. Би одоо Монгол сургууль түүх нийгмийн ухааны багшаар ажиллаад 11 дахь жилдээ орж байна. Тэгээд энэ хугацаанд жил болгон 11-р сарын 24-өөс 25-ны хооронд өдрүүдэд бахархлын өдрийг бид нар тэмдэглэж ирсэн байгаа. Тэгээ манай уламжлалт маш том одоо баяруудын нэг юм аа, үйл ажиллагааны нэг. Тэгээ хүүхдүүд эх орноосоо хол байгаа учраас эх орныхоо түүх, соёл, зан заншил энэ бүгдийг одоо таниулж, сурталчилж хүүхдүүдэд уламжлуулах, тэгээ ёс заншлаас нь суралцуулах үүднээс маш олон төрлийн одоо тэмцээн уралдаан үйл ажиллагаануудыг хөтөлбөрүүдийг бид нар оруулж зохион байгуулдаг. Тэгээ энэ удаагийнх болохоор онцлог сэдв нь болохоор эх орон бидний бахархал гэсэн сэдвийн дор явагдсан. За тэгээд Монгол хүүхдүүд маань бас Монголынхаа одоо түүхийг судлахаас гадна түүхт хүмүүсийнхээ одоо уран бүтээлээс танилцж, суралцж, тэдгээрийн одоо намтраар олон төрлийн одоо тэмцээн уралдаануудыг бол зохион байгуулж ингэж хийсэн байгаа. Хамгийн онцлог зүйл нь бол нөгөө шинэ технологиг ашиглаад, мэдээллийн технологиг ашиглаад илтгэлийн уралдаан зарласан. За энэ уралдаанд маань маш олон бүтээлүүд ирсэн. Уламжлалт, зан заншилт, их түүхийн сэдвээр өрнөсөн алтан хонх асуулт хариултын тэмцээнд дунд ангийн сурагчдаас 9-р ангийн сурагч номон төрүүлж, инрэл ануучин наруу даасан бол ахлах ангийн сурагчдыг 12-р ангийн сурагч цэнгэл тэргүүлж Тэмүүжин мөнх оргилнаар 2-3-р байрыг эзэллээ. Монголын түүхэнд алдар суугаа мөнхөсөн түүхэн хүмүүсийн амьдрал, үзэл санааг хиймэл оюун ашиглан маш сонирхолтой чадварлагаар бүтээсэн сурагчдаас 12-р ангийн сурагч Аминагийн илтгэл төрүүлсэн бол 10-р ангийн сурагч Оюумагийн Чингис хааны түүх, 11-р ангийн сурагч Инх Билиг оргил ануучин нарын хамтран бүтээсэн Юмжаагийн Цэдэн бол агсны түүх, амьдралын замналаар бүтээсэн AI илтгэлүүд удаах байруудыг эзэлсэн юм а. Оролгүй тэнгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ? Оройгүй эртнийг сурахад нас яасан богино юм бэ? Цаг хугацаагаар аялуулан түүхэн үйл явдлын онцлог бахархлыг өгүүлсэн жүжигчилсэн тоглолтын тэмцээнд 10-р ангийн сурагчид социализмын бүтээн байгуулалт түүхэнд гүйцэтгэсэн үүргийг томруунаар бүтээлчээр харуулж төрүүлсэн бол Нямсран багштаа 7-р ангийн сурагчид Чингис хааны өрлөгч анчтын түүхээр бүтээсэн жүжигчилсэн тоглолтоороо 2-р байрын шагналыг хүртсэн юм. Манай улс Монгол бахархлын өдрийг 2012 оноос хойш бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж, энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний эв нэгдлийг баттган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойж үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийд дахинд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалыг хэлийн чандадж алдалгүйгээр жил бүр утга учиртай бүтээлч дүрэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монгол сургууль, Монгол хүүхдүүд ч өөрсдөө бахархал төрүүлэн байсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.